За сайн байцгаана уу. Өмнөд Монгол подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаард бид Мерсэ буюу Годофу гэдэг хүний тухай ярих гэж бэлдсэн. За Мерсэ буюу Годофугийн ер нь Өвөр Монголын түүхий нарийн судалсан, сайн судалсан хүмүүс бол бараг л мэднэ. Гэхдээ жирийн хүмүүс бол ер нь мэдхгүй л дээ. За Мерсэ буюу Годофу гэж хэн бэ жохом тий. Энэ хүн бол Өвөр Монголын орчин үеийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгсэн. Өвөр ардын намыг Өвөр Монголын ардын хөвсгөл намыг байгуулахад гол үүрэг ороод гүйцэтгсэн хүн байна. За энэ хүн бол одоо өнөөдрийн Хүлэмбойр аймгийн дагвар хүн гэдгээ хүмүүс борол зарим мэдж байгаа хаа. Одоо дагвар гэхээр хүмүүс зарим бол ойлгохгүй баг. Дагвар гэхээр яагаад бэ гэхээр 1964 оноос дагвар монголчуудын дагвар үндэстэн болгосон. Энэ нь яг хятадууд чи монголчуудын тийм ээ дотроос нь хагалж тийм ээ бутгах хүчин сулруулах гэсэн бодлого шиг байна. Тэгээ хүй тэр байтугай Бурят ястны хүртэл Бурят үндэстэн болгох гээд хамаг сүүлд нь Бурят одоо Өвөр Монголын Хүлэмбойрын Бурятууд хүлээн зөвшөөрөхгүй учраас тийм ээ Монгол үндэстэндээ багтаасан юм аа. За энэ Мерсэ буюу дагвар Монгол гаралтай хүн бол өнөөдрийн Хүлэмбойр аймгийн Эвэнк үндэстний өөртөн засаг хоршуунд амьдардаг байсан. Тухайн үедээ бол Эвэнк гэдэг ястан бол байхгүй. Бүгдээрээ Солон гэдэг нэрийн доор явж байсан. Солон гэхээр одоо Эвэнк, дагвар, орчоон энэ эдгээр одоо угсаатны багтаасан хүмүүсийн бүгдийн манч дайчин гүрний үед бол Солон гэж нэрийн доор явдаг байсан. Мерсэгийн эцэг нь бол Жунглу гэж энэ Солон зүүн гарын хөөд шар хошууны захирагч байсан. Ер нь маш ажилсах, чинээлэх тийм ээ. Ер нь зөвхөн үхэр гэхэд 700 гаруй үхэртэй тийм баян чинээлэх айл байсан юм аа. Зя манай Мерсэ чинь 1894 он төрсөн. Тэгээд 1931 онд одоо Манжурт тийм ээ одоо зөвлөлтийн консул ороод алга болсон. Тэгээ энэ 37 жилийн хугацаанд тийм ээ одоо богинохон нас хүний тэгээд маш их ийм хийсэн, бүтээсэн ер нь хойч үед дурдаг юмтай ийм хүн байгаа да. За Мерсэ бол багада ер нь гэрийн сургуулаар манж монгол бичгийг сурсан. Тэгээд тухайн үеийн Хүлэмбойрын захирагч байсан Жай Вэншуан гэж энэ хятад нэртэй манж хүн байсан. Энэ хүнээс хятад хэл бичих сурсан. Одоо түүн Мерсэгийн үлдээс ном бичгээс харахад энэ хүний хятад хэлний боловсрол бол маш өндөр байдаг. Ер нь тийм. Энэ Мерсэ бол нэг 6 ном бичсэн байдаг. Дандаа хятад хэлээр бичсэн. Гэтэ өөрөм бол манж хэлтэй, монгол хэлтэй, орос хэлтэй ийм хүн байд юм аа. Мерсэ 1910 оноос 14 онд бол Чичхарын 1-р дунд сургууль сурч дүүргэсэн. Тэгээд түүний сурж байгаа хугацаанд бас 1913 онд гадаад Монгол руу 1 жил аялсан гэдэг юм байлээ. Аялаад хүрээ аяллаа тэмдэглэл гэж тийм нэг аялын тэмдэглэл үлдээсэн гэдэг. Би харин тэрийг харамслан олж чадсангүй. 1915-аас 17 онд Мерсэ Бээжин хотын Бээжингийн гадаад харилцааны яамны харьяа орос хэлний сургалтын танхимд орж орос хэл суралцсан. Тэгээ 2 жил сураад сургуулаа хаяад нутагтаа ирсэн. Яагаад тэр бэ гэхээр 1917 онд Бааж авийн одоо үлдэгдэл цэргүүд нь тийм ээ 17 онд Бааж 16 онд нас барсны дараа энэ үлдэгдэл цэргүүд нь ихэнхэн дээрэмчин болсон. Нэг бүлэг одоо Сэбжингэ гэдэг нэг бүлэг одоо дээрэмчин маягийн хүмүүс хайлгарын эзэлээд
Мерсегийн гэр орны тонж дээрэмдээд учраас тэгээд сураг дуулаа май хүн чи сургуулаа хай нутагтаа ирсэн. За нутагтаа ирээд май хүн ба зүгээр суугаагүй. 1918 онд Хүлүүний хувийн баг сургууль байгуулсан. Хүлүүн баг сургуулийг байгуулсан. Тэгээд манай Мерсегийн гэр бүл байшин орон гаргаагаад нутгаасаа мөнгө цуглуулж одоо харбинд очиод бас гадаадын цагаачтаас мөнгө цуглуулсан байлээ. За харбийн тухайн үед бол цагаан Орос эсвэл еврей гаралтай цагаач маш их байсан. Баян цагаач байсан учраас тэндээс тусламж гуйаад энэ сургуулийг байгуулсан. Тэгээд 18 онд нутагтаа бас Мэхэрт баг сургууль байгуулсан. Энэ сургууль байгуулахад аав нь 1000 юань зоос гаргасан. Тэг баг хэдэн өхөр гаргасан. Тэгээд нутагтаа баг сургууль байгуулсан байлээ. Тэгээд байгуулахаар зогсохгүй бүр Орос заадаг байсан. Тэгээд Цэдэн Иш гэж нэг бурят одоо Улаауд читэс ирсэн бурят хүн шиг байна. Энэ хүн Орос заадаг байсан. Тэгээд Соня гэдэг бас нэг Орос хүнтэй танилцаад энэ Цэдэн Иш багшаар Цэдэн Ишээр дамжаад тэгээд бүр Улаануудад 5 нутгийн охтуудаа явуулж сургадаг байсан. Тий. 18 онд чинь Улаануудад тийм ээ тухайн үед дээд үүдд билүү. Тэр үед чинь Нарвай Монголын анх дугаар их хуралдахад Мерсэ Хүлэн бойрыг төлөөлөөд 3 хүн очсон. Мерсэ бол нэг төлөөлөгчөөр ордог байсан. Тийм. 1920 онд Мерсэ хайлаар тийм ээ нэг Хүлэн баг сургуулийг үргэлжлүүлээд одоо дунд сургууль болоо баг сургууль 2 хэсэг болгосон. Тэгээд Хүлэн бойрын Монгол хошуудын сургууль байгуулад одоо өнөөдрийн хайларын 1-р 10 жил л да. Тэгээд ашрамд уртгээд би тэр Хүлэн баг сургуульд 1 жил гарыг сурч ясан. Тэгээд хайларын 1-р 10 жил бас 3 жил сурсан. Тэгээд ер нь Мерсегийн байгуулсан сургууль би бас сурч ирсэн юм аа. Тэгээд одоо бодоход тухайн үедээ сурч явахдаа бодож сансан юм байхгүй. Гэхдээ үнэхээр бас тийм түүхэн сургууль сурч ирсэндээ өөрөө бахархж байна. За хайларын 1-р дунд сургууль байгуулахад Мерсэ бол захирлаар ажилладаг байсан. Мерсэтэй үргэлж хамт зүтгэдэг Фүмин Тай тийм ээ. Энэ бас даавар монгол хүн байсан. Энэ сургуулийн албаны дарга хийдэг байсан. Тэгээд энэ сургуульд бол ер нь орчин үеийн тоо математикаас гадна ер нь Монгол, Хятад, Орос 3 хэл ер нь заадаг байсан. За 1920 онд манай Мерсэ бол тийм ээ одоо даавар ястанд зориулж тийм ээ латин бичигт үндэслээд даавар бичиг зохиодог байсан. Ер нь энэ даавар бичиг бол Хүлэн бойрд бол 10 гаруй жил нэвтрээд хүмүүс бүр захаа бичдэг хэмжээний одоо жижиг өгүүлбэр захаа бичдэг хэмжээний тийм бичиг болсон байсан. Сүүлд Япончууд орж ирээний хорсон гэдэг юм байлээ. Зя Мерсэ чинь одоо 1923 онд Бээжинд оцсон. Харин Фүмин Тай тийм ээ одоо буян гэрэл гэдэг. Энэ хүн бол Монголд ирсэн. Яагаад бэ гэхээр 1920 онд 1 сарын 28-нд Хүлэн бойрын өөртөө нас автономид эрхийг одоо зүүн хойд орны одоо цэргийн эрхтэнгүүд тийм ээ устгаад үүжийн шин цэргийн эрхтнээ цэргүүд бол Хүлэн бойрд орж ирсэн учраас ер нь аюултай учраас 23 онд нутгаа орхиж Бээжин явсан манай Мерсэ. Тэгээ Фүмин Тай Монголд явсан. Ер нь урд хойно ер нь Мерсэгийн сурагч нараас тийм ээ 50 гаруй дагуур эвэнк бараг залуучууд бол Монголд ирж байсан, сурдаг болсон. Тэгээ Бээжинд ирсний дараа Мерсэ чинь нэг чухал хүнтэй танилцсан. Одоо Алтан очир хятад нэр нь Жин Юм Чан гэж. Энэ хүн бол тухайн үед Монгол төвдийн сургуулийн захирал байсан. Харчин баруун хошууны гаралтай хүн байгаа. Ер нь Японд сурсан бараг анхны хүн гэж яригддаг баха. Тий ер нь тухайн үед бас
хятадын парламентийн гишүүн хийж явж ясан. Өөр Монголын ардын хувьсгалт намыг байгуулцахад тийм ээ маш үүрэг гүйцэтгэсэн хүн байна. Дөө ангийн засгийн газрын Мөнжангийн засгийн газрын үед бол зам харилцааны сайт хийж ясан ийм нөхөнтэй танилцаад ер нь маш их мэдээлэл авсан. Тийм. Тэгээд 1923 онд мань Мэрсэ хятадын гадаад явдлын яамны Хятад Оросын харилцааны газрын дарга Ванжан Тин гэдэг хятад аргатай танилцаад түүнээ туслахаар ажиллахаар болсон байсан бас. Түүний хажуугаар манай хүн чинь Монгол төвдийн сургуульд цөөхөн сараар багшаар ажилладаг байсан. Тэгээд хятад даргын зарлагаар манай хүн гадаад Монголын тусгаар байдлыг судлуулахаар Монголд руу 4 сараар явуулсан байсан. Тэгээд манай хүн чинь Улаанбаатарт ирээд Монгол улстай бүгд найрамдах Монгол улс арай болоогүй тийм ээ болсон билүү. Бүгд найрамдах Монгол ард улсын байдалтай танилцаад зогсохгүй сүүлдээ далмаар Москваар яваад Оросын коммунист намын юу н удирдагч нартай уулзаад ирсэн. Наашаа хятад руу буцахдаа тухайн үед Карахан гэж нэг армян гаралтай комментари маш чухал хүн байсан, зөвлөлтийн маш чухал хүн байсан. Лев Михайлович Карахан гэдэг хүн байдаг. Караханы тунхаг гэдэг хятадын түүхэнд бол маш чухал тунхаг нэг. Энэ хүнтэй хамт Бээжинд харж ирсэн. Тэгээд маань ер нь улаантан болсон гэдэг сэжгээр маань хүний ажраас халдсан. Харж ирсний дараа Мэрсэ Шин Монгол гэдэг Монгол улсын танилцах тийм нэг ном бичсэн. Харин энэ номыг би олж уншсангүй. Тийм. За 1923 оны сүүлээр 1924 оны ихэр маань хүн чинь нөгөө Улаанбаатарт байгаа хугацаанд Хүлэн бойрын залуучуудын намыг байгуулж байсан. Хүлэн бойрын залуучуудын нам бол намын төвөн бол Улаанбаатарт байдаг. Ер нь голдуу Хүлэн бойрын Монгол хошуудын сургуулийн оюутны төшгөлж ийм нам байгуулсан. Яг бол Монголд очиод Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын хувьсгал залуучуудын эвлэл тэр зохион байгуулалтыг танилцсан учраас ер нь дуурайгаад тийм ээ ямар нэг Хүлэн бойрын чөлөөлөхөд өөр Монголын чөлөөлөхөд бол нам хэрэгтэй гэдэг утгаар өөр Монголын анхны намыг бол манай Мэрсэ байгуулсан юм аа. За 1924 онд маань хүн ажлаасаа халгасан учраас хятадын сайжруулах нийгэмлэг гэдэг тухайн үед тийм нэг нийгэмлэг байсан. Бүх улсын их хурал зохион байгуулахад манай Мэрсэ оролцоод тэгэхээр Хөх мөрөн, Жужаан мөрнөө хятадын утгаар сайхан танилцсан. Тэгээд далмаар хятадын иргэн улсын эцэг гэгдэх Сүн Жуншантай уулзсан. За буцаж ирсний дараа Монголын асуудал гэдэг номыг бичсэн. Харин энэ ном бол би нэг хальт уншсан. Тийм. Бас Монгол үндэсний өөрийгөө тодорхойлох үндэс хөдөлгөөн гэдэг номыг бас бичсэн байдаг. Энэ хоёр ном бол ер нь өөр ардын нам буюу өөр Монголын ардын хувьсгалт намын байгуулах онлын үндэс болж өгсөн байдаг. Тэгэхээр энэ Мэрсэ бол тийм ээ ийм онлын имийг гаргаж өгсөн, ийм гаргалгаа гаргаж өгсөн байна л да. 20 дугаар зууны эхээр Мэрсэ Бээжинг байхдаа Энхбат гэдэг хүнтэй танилцсан байсан. Энхбат чинь цахар хүн, тайвс хошууны хүн хятадын Гоминдан намын Түүх хорооны гишүүн байсан. Баянти буюу Цэрэн донгоров харчин дунд хошууны хүн энэ Гоминдан намын Түүх хорооны орлогч гишүүн байсан. Тэгээ буян гэрэл Фүмин Тай тийм ээ Монголд явсан хүн байгаа. Тэгээ Лэ Жинтоо Мөрөнгөө гэх Монгол хөшигтийн хошууны хүн энэ сүүлдээ өөр Монголын Морт цэргийн полкийн зархичаар ажилладаг байсан. Лиданшан за Монгол дээр нь юу блэ бас нэг байсан. Боёо чин сайн баяр энэ хорчин 100 гарын хойд хошууны хүн энэ бас нутагтаа
өөр ардын намын одоо даалгавраар энэ морь цэргийн полк байгуулж яасан. Сүүлдээ Дөв ангийн засгийн газрын үед чинь 8 дугаар морь дивизийн дарга Мөнжангийн банкны даргаар ажилладаг хүн байсан. Вангдан Ням энэ чинь их зоогийн хуйлгаан дуглан хөдөлгөөний удирдагч байсан. Сүүлд Өвөр Монголын ардын хувьсгал цэргийн командлагч, ерөнхий командлагчаар ажилладаг байсан. Шин лам үлзий жаргал энэ өөрөө Монгол улсын намын дээд сурж исэн. Монгол ардын хувьсгал намын гишүүнээр элсэж исэн. Өвөр Монголын ардын хувьсгал цэргийн 12 дугаар полкын захирагчаар даргаар ажилладаг байсан. Энэ олон Өвөр Монголын тухайн үеийн нөлөө бүхий хүмүүстэй танилцаад Өвөр ардын намыг байгуулах тийм ээ ажлаа эхлүүлсэн юм аа. Сүүлд 1925 оны 10 сар тийм ээ одоо Монгол ардын хувьсгалт нам ялангуяа намд орж дэмжлэг Хятадын коммунист намын Ли Да-жоо чинь одоо Бээжин их сургуулийн одоо номын сан эрхлэгч ажилладаг байсан. Одоо Хятадын хамгийн анхны хоёр коммунистуудын хоёр хүн нэг байхгүй юу? Энэ Бээжинд бол Ли Да-жоо, өмнөд нутаг Чэндүшүү одоо Шанхайд бол Чэндүшүү гэж хоёр хүн байсан. Энэ хүн бол Өвөр ардын намыг байгуулахад бол тустай үзүүлсэн. Бас Фэнгийн генерал бол ер нь Хятадын баруун хойд цэргийн эрхтэн энэ Пүүигийн одоо Бээжин эзэлсэнээ да Пүүи хааны тийм ээ одоо ордноос хөөж гаргасан жанжи энэ хүн шүү дээ. Энэ хүн бол зөвлөл талтай ер нь коммунист нам талтай ийм хүн байдаг байсан. Тэгээ ийм олон хүнээ дэмжлэгээр мэдээж хэрэг бас л комментарийн дэмжлэг байх ёстой. Одоо Бурятхун Очров тийм ээ энэ Өвөр ардын намыг байгуулахад бол гар бие оролцож байсан. Одоо Хятадын коммунист нам, Хятадын Гоминдангийн нам, Хятадын цэргийн эрхтэн, Монгол ардын хувьсгалт нам тийм ээ. Энэ олон хүнээ одоо хавсарч дэмжлэхээр Өвөр ардын хувьсгалт намыг байгуулсан юм аа. Өвөр Монголын ардын хувьсгалт намыг байгуулахад тийм ээ одоо байгууллагын тухай дөрвөн хууль санал шийдвэрийг гаргахад бол энэ мэрсэ болоод жиюнчхан тийм ээ мэрсэ болоод алтан очроош маш их чухал юмыг боловсруулж бичсэн байдаг. Тийм. Өвөр Монголын ардын хувьсгалт намын одоо анх дугаар их хурлын тунхаг бас сонирн байлээ. Та нарт сонирхуулахад Өвөр Монголын ардын хувьсгалт намын тийм ээ улс төрийн хөтөлбөр нь бол юу бэ гэхээр нэгт гэх юм бол Өвөр Монголын бие даасан байдал өөрийгөө тодорхойлох эрхийг бүрэн байгуулна гэж байгаа. Нэг басна Өвөр Монгол бол өөрийгөө хөв заяа шийдэх тийм эрхийг бол олж авах ёстой гэж байгаа. За хоёр дахь нь бол ноёд лам нарын дарлал дор жирийн ард түмний боолчлолоос чөлөөлөх. Энэ бол яхаараагүй комментарийн коммунист үзэлттэй тийм юм хангаж байгаа үз. За гурав дахь нь бол Хятадын цэргийн эрхтэн болон Монголыг даралж байгаа бүх түрэмгийлэгч, дарангуйлагчдыг бут нэргэх гэж байгаа. Ер нь Хятадын цэргийн эрхтний цогх хэрэгтэй монголчуудыг даралж байгаа тэгэхээр түрэмгийлж байгаа бүх дарангуйлагч нартай тэмцэх тийм ээ. Гурав дахь нь бол үндэсний үйлдвэрлэл тийм дөрөв дэх нь л да. Үндэсний үйлдвэрлэл, мал аж ахуй, байгалийн баялагийг харин капиталистууд дээрэмдэхээс хамгаална гэж. Энэ бас нэг коммунизмын үнээр ханхалж байгаа биз. Тэгээ мөрсөө бол яг энэ Өвөр ардын хувьсгалт намын тийм ээ одоо хэрэгжүүл үйл ажиллагаа тодорхой зүйлийг одоо явуулахад л бас тодорхой төслийг бол бас боловсруулсан. За нэгдэх юм бол ноёдоо ухуулах яг бол Өвөр Монголчийн 49 хошуу ярьж байгаа. 49-с хамаагүй олон хошуу байгаа л да. Тэгээ энэ ноёдоо ер нь одоо ухуулж ухааруулах хэрэгтэй гэж нэгдэх нь хийх ажил нэг байна. Хоёр дахь нь бол Монголын ард түмэнд суртал ухуулах хийх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ Өвөр Монголын монголчуудаа бол энэ ухуулах хэрэгтэй. За гурав дахь нь бол Өвөр Монголын ардын хувьсгал цэргийг бол байгуулах ёстой гэж байгаа. Ер нь цэрэг аяр зэвсэг төвчин байхгүй бол ийм явуулахгүй гэж байгаа л да.
За дөрөвдөх нь бол намын гишүүдийг эрсүүлэх, сургах гэж байгаа. Юу намын гишүүдийг нэг нь өргөдөх нь. За энэ 1925 оны 12 сарын 12-нд ер нь анх дугаар хурлал байгуулсан гэж үздэг. Өөр ардын нам байгуулсан гэж үздэг. Манай Цэрэн Донгоров тийм ээ түрүү ярьсан Баян Ти бол намын дараагаар ажилтдаг болсон. Мөрсөө бол нарийн бичгийн дарга болсон. Тийм. За Мөрсөө энэ өөр ардын намыг байгуулахад Жанжихуу хотод бол 1 жил гаруй ажилласан. Сүүлд нь комментарийн заавраар бол Аршаа хошуун явж тийм ээ хувьсгаал ухуулахаар явсан байдаг. Гэхдээ энэ нам бол нэг асуудал байгаа л да. Энэ маш олон хүчин зэрэг тийм ээ одоо эвслийн нам учраас тийм ээ энэ дотроо бол ерөнхийдөө бол 2 том фракц болж тэмцэл бол ер нь намын байгуулсан өдрөөс эхлээд ер нь зөрчил бол байдаг байсан. Нэгдхэн бол одоо Цэрэн Донгоровын тийм ээ одоо Сүнжүншангийн одоо үзлийг баримталсан нэг үзэл байдаг. Энэ бол Хятадын төшиг нэг бүлэг гэсэн утгатай л да. Мөрсөгийн бүлэг бол ер нь коммунистийн үзэл гэх үү да. Энэ голдуу Орос тийм ээ бүгд найрамдаа Монгол ард түлхийг турших юм 2 том фракц болж байсан. Тийм. За 1925 онд манай одоо өөр ардын хувьсгал цэрэг байгуулах заавраар бол хишигтэн хошуунд бол тийм 600 гаруй хүнээ Монгол хүн зэвсгэлсэн полк байгуулсан. 1926 он Бөгөөд хотод бол ер нь 2000 гаруй Монгол цэрэгтэй одоо ерөнхий командлагч нь Ванданям, дэд ерөнхийлөгч нь Лижүр бол энэ Хөх хотын төмөд ер нь Бадарчин гэсэн Монгол нэртэй. Одоо Шин лам буюу үлзий жаргал бол Үүшин хошуунд бол өөр ардын хувьсгал цэргийн 12 полк байгуулсан. Тийм. Боёо Чин буюу Сайн баяр чинь хорчин 100 гаруй хойд хошуунд бас нэг цэргийн мэд цэргийн полк байгуулсан. Ийм нэлээд олон цэрэгтэй байсан. Гэхдээ явахдаа сүүлд нь 1927 онд тийм ээ 27 он чинь Жанхайш бол одоо комментангийн намын цэвэрлэгээ явуулсан. Тэгээд Хятадын коммунист намын гишүүдийн ер нь 40 мянгаас бүр 30 мянган алж талаад сүүлд нь 10 мянган энэ зүгтд зайлсан гэсэн тийм тоо баримт байдаг. Энэ нэг Хятадын комментан нам болоо коммунист нам хагарсны дараа тийм ээ энэ нөгөө өөр ардын намд бас ийм нөлөө үзүүлсэн. Сүүлд нь 1927 оны 8 сарын 5-нд тийм ээ комментарийн тийм ээ гадаад Монгол улс суугаа төлөөлөөс Амгаявын тийм ээ одоо Амгаяв энэ өөр ардын намыг онцгой хурлын ерөн зохион байгуулсан. Тэгээд Цэрэн Донгоров Мөрсөгийн дарга өөр ардын намын даргаас нь ерөн буулгасан. Тийм. Түүний оронд бол Хорлоо гэдэг хишигтэн хүний бол нарийн бичгийн дараагаар томилсон байсан. Тэгээд Цэрэн Донгоров бол ер нь манай Монгол ардын хувьсгал намын дарга тийм маш дотн учраас мань хүний бол дамд орчтой маш дотн учраас мань хүний бол нутаг явуулсан. Тухайн үеийн комментарийн зан харахтараар бол Улаанбаатар буутахаар байсан байлээ. Гэхдээ манай нутаг буцсан юм манай Цэрэн Донгоров ч нутаг өөр Монгол очингуудаа коммунистуудын эсрэг тунхаглал гэгчийг гаргаж комментарийн эсрэг юм комментари дайрч давшсан. Тийм. Харин Мөрсөө одоо Монгол ардын өөр ардын намын нарийн бичгийн даргаас огцорсны дараа дамд оржийн дэмжлэгээр Монгол улсын одоо бүгд найрамдаг Монгол ард улсын үйлдвэрчийн хөвлөлийн даргаар ажилладаг байсан. Монгол улсыг төлөөлж Москвагийн одоо олон улсын тийм ээ дэлхийн олон улсын үйлдвэрчийн хөвлөлийн хуралд бас оролцож байсан. Тийм. Тэгээ 1931 онд манай Мөрсөө Хүлэн бойрын асуудал гэсэн номоо бичиж дуусгасан. Тийм. За энэ дэг бас сонирхуулахад энэ номонд ингэж бичиж байгаа. Хүлэн бойр дүүрэг тийм ээ тусгаар тогтнол автоном гэсэн тугаа мандулсан ч үнэндээ байгалийн шалхрал өөрийгөө устгах там руу
өдөр бүр чиглэж байна. Тийм бол дотоод улс төрийн хар бараан дүр зураг ухаалаг залуусыг догдуулахгүй байхын аргагүй анхны фон юм а. Хүлэн байрын олон улсын харилцааг авч үзье гэнэ. Хойд талаараа Славян үндэстний төрөмгийн бодлого, зүүн талаараа Японы эзэнт гүрний амбицтай схемүүд байдаг. Үүн дээр тусгаар тогтносон автономиос хагас автоном руу шилжсэн хүлэн байрын хотын өргөн хүрээний нөхцөл байдлыг нэмэх хэрэгтэй гэнэ. Хэрвээ энэ нь өөрчлөгсөөр байвал энэ нь гарцаагүй цөхрөнгөө барцсан байдалд орох болно. Тэгээ хүлэн байрын ирээдүйд маш бүрхэг харагдаж байгаа учраас Мерсэ эднэр чи 1928 онд ер нь бослог гаргаад шийддэг байсан. 1928 онд Өвөр ардын намын Төв хорооны байнгын зөвлөлийн гишүүн Фуминтай буянгэрл Төв хорооны гишүүн Мерсэ хүлэн байрын залуучуудын намыг залуучуудаа дайчлаад хүлэн байрд бослог гаргахаар шийдсэн байдаг. Энэ бослогийг бол цаанаа бол Монгол ардын бүгд найрамдаг Монгол ард улсын засгийн газраас тухайн үеийн комментараас бол энэ дэмждэг байсан. Ер нь Мерсэ бол бослог гаргахад наанасаа зөвлөлт Монголын цэрэг бол туслаа хамлалт өгөөд нөхдүүд явуулсан байна л да. Тэгэхээр манай Мерсэ чинь намын комиссар Үлзий гэдэг хүн командлагч Фуминтай бол Жанжиж тойн дарга гэж ийм тушаал аваад ер нь хүлэн байр нутг руу явсан. Тэгээд шин баргийн 100 хошууны шулуунху хошууны хамгаалтын цэргүүдийг нэгдүгээр полк болгоогоод ер нь 1000 гаруй хүнийг хүлэн байрын чөлөөлөх цэрэг зохион байгуулсан. Тэгээ Манжуур болон Хайлар руу дайрч ирсэн. Тэг хүлэн байрын дэд дамбан сайд тухайн үед бас л давхар хүн байсан. Тэг энэ лөө шаардлага бичиг өгсөн. Тэг ер нь өөр Монголыг нэгтгэж Монгол хүн өөртөө засах эрхээ эдлэх шаардлага бичиг өгсөн. Гэтэ дэд дамбан сайдны энийг бол хүлээж аваагүй. Тэгээд тухайн үедээ бол Монголын талаас бол Ганжуур сумын өмнө тал болоо цэрэг төвлөрүүлээд бас жохон сүр үзүүлж байсан. Гэхдээ ер нь жинхэнээр дэмжил үзүүлж чадсангүй. Тухайн үеийн хүлэн байрын дэд дамбан сайд Гуйфүү гэдэг давхар хүн байсан. Энэ хүн бол залуучуудын намын хийж байгаа байдлыг эсэргүүцэж хүлэн байрын захирагч Жоо Жун гэдэг хүн байсан. Энэ хүнтэй зөвлөлдөөд энэ хүлэн хайдарыг бол хамгаалтаа авсан. Тэгээд хятадын зүүн хойд Манжуурын засгийн газрахгүй юу гэдэг орон нутгаас бас хүн төлөөлөх томилж Мерсэ нартай дайн зогсох талаар хэлэлцээр хийсэн. Гэхдээ манай Мерсэгийн тал бол ер нь маш их хатуу шаардлагатай байсан. Хятадын цэрэг бол Хянган давааны зүүн тийшээ ухрах ёстой. Өгөө бол бид нар хятадын захирагч хүлэн байрын амбаг найгийн хятадын захирагч бол өгөө болгоо хүлэн байрын амбны бол сонгож бий болох хэрэгтэй. Нөгөө талаар хүлэн байрын тал бол татвар авах тийм эрхэм бол эдлэх ёстой гэдэг. Гэтэ хятадын тал бол энэ залуучуудын намын шаардлагыг бол татгалсан. Тэгээ харамсалтай 8 сарын 20-нд Монголын засгийн газраас албан ёсны мэдээлэл хийсэн. Хүлэн байрын хэрэг явдал бид нарт ямар ч хамаагүй гэж мэдээлэл хийсэн. Түүний зэрэгцээ Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороо бас шийдвэр гаргаж ирсэн. Нэгдэх нь бол энэ бослогт бол ямар ч тусламж өгөхгүй. Хоёрдох нь бол Өвөр ардын намын гишүүд болоо баргийн төлөөлөгчий бол явуулж энэ бослохыг зогсоох талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж байгаа. Гуравдах нь бол хилэн чангатгаж ер нь чангатах хэрэгтэй гэсэн. Гэхдээ
баргаас одоо энэ тавгнаа оржсэн зүрхсдөө ер нь зөвсгөн хурааж байргаж болох тийм мэдээлэл хийж байсан. Тийм байна. Тэгэхээр мэрсэ нар эдгээр бол тэгээд бослогчид нар бол зөвлөлт Монголын талаас бол ер нь тусламж өгөө гэж мэдээд арга буюу ер нь боолт хийхээр шийдсэн. Гэхдээ нэг бүлгэн бол боолт хийхгүй. Ер нь эцээ хүртэл үзье гэдэг. Жишээлбэл манай Фуминтай тийм ээ. Фуминтагийн нэг хэсэг бол ер нь боолт хийж болохгүй. Мэрсэ бол боолт хийхгүй бол бид нар ер нь бүгдөө алуулаад дуулсан гэдэг утгаараа хэлцээрээ ширээний арс ууя гэдэг. Тийм. Энэ бослог бол ерөөсөө тухайн үеийн одоо Монгол суугаа одоо комментарийн төлөөлөгч гэх юм уу да. Эдгээр ямар ч тийм холын бодлоггүй тийм өөр хүлэн бойрын залуучуудын намын бослог ер нь хатгсан. Дараа нь тийм ээ бас одоо эдний дээд талын тушаалын комментарийн хүмүүс юм ер нь иргэн бот гэхэд ер нь Японы аюул байгаа учраас энэ бослогчдод тийм ээ ямар ч тусламж өгөхгүй гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд эсэргээр энэ хүлэн бойрын залуучуудын намын зохион байгуулсан бослогыг энэ бол Япончуудын тагнуул гэх мэтээр гүтгэж тийм ээ одоо хуучны одоо холбоотноо энэ хятад руу дайсар руу төрсөн. Тэгээд энэ бослог бол ер нь ялагдал хүрсэн л да. За түүнээс гадна 1928 он 10 сард Монголын одоо үйл төрчин хэвлэлийн ерөнхий хурал зохион байгуулж тий одоо мэрсэгийн ажлаас нь авч хайсан. Ямар шалтгаан бэ хэ? Японы империалист хүчинд тийм ээ дагаар орсон. Тий энэ хувьсгалын эсрэг хөдөлгөөн хийсэн гэдэг шалтгаанаар мэрсэгийн үйл төрчин хэвлэлийн дараагаар осруулсан. Тэ зөвлөлт Монголын цэрэг яг хуучин төлөвлөгөөний дагуу ирж дэмжлэг үзүүлэх учраас хайлар хотыг авч чадаагүй. Тэгэхээр цэнд гүн тийм ээ цэнд гүн гэж зарим нэг нь мэддэг баг. Цэнд гүн бод шархсан. Тэгээ босгочид бол нэг хэсэг нь одоо эцэн хүртэл дайти нэг хэсэг нь бол хэлцгэрийн ширээн асуух ёстой хоёр хэсэг хуваагдсан. Тийм. Тэгээ мэрсэ бол ер нь хэлцэр хийх ёстой бид дайтал бүгд албар дуусан гэдэг. Фуминтай бол ер нь дуусгаас эцээ хүртэл дайти гэсэн тийм талыг барьсан. Тэгээд сүүлд нь бүгдөө бут нэрвүүлээд цөөхөн хэсэг нь Монгол руу зүгт орсон. За цэнд гүнгийн харьцал ярьчихъя. Цэнд гүн ярьж байгаа юм чинь. Цэнд гүн бол одоо Монголын нуус товчоогийн тийм ээ анх одоо Монгол нуус товчоочийн дээр үеч тийм 1242 он билүү бичсэн тийм ээ ийм одоо уран сайхны баруун үлгэр домог шиг бичсэн алтан уургийн түүхий бичсэн. Цэнд гүн энэ бичгэл мэдээж хэрэг уйгурчин бичгээр бичсэн л да. Гэхдээ түүхийн явцад бол Монгол бичгээр бичсэн их нь бол олдохоо болсон. Зөвхөн хятад орчуулга буюу хятад галгаар Монгол хэлний галгаар бичсэнийг үлдсэн учраас цэнд гүн энэ хүн Монгол одоо хятад хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлсэн анхны хүн байдгийг. Тийм бол цэнд гүнгийн Монголын нуус товчоо гэж ярьдیں۔ За энэ хүн бол 1911 оны үед чинь нөгөө Богд хаан улс тийм ээ одоо хөдөлгөөн ихсэн шүү дээ. Тэгэхэд хүлэн бойр одоо дагуур бурят эвэнк тийм ээ бараг нарны илээд тийм ээ хүлэн бойрын тусгаар тогтлыг зарлаад цэнд гүн тухайн үед өөл тушуунэ захирч байсан. Тэгээд сүүлд 12 он дараа нь Монгол улсад төлөөлөгч ирж исэн Мангайван дамнын сүрэг идэж хамт ирж исэн шиг байлаа. Тэгээд 13 оны нөгөө өөрөө Монголын чөлөөлөх 5 замын цэргийн долон нуурд гавья байгуулсан учраас цэнд гүн цол өгсөн. Тэгээд цэнд гүн гэж нэрлэдэг. Энэ хүн өөрөө бол даавар хүн байдаг. Хүмүүс бол баргийн цэнд гүн гэж ярьдаг. Уран баг хүн биш л да. Даавар хүн байдаг юм билээ. За цэнд гүн юм байна. За тэгээд манай мэрсэ эднэр чинь одоо тухайн үеийн Манжуурийн хамгийн том цэргийн эрхтэн ба Жан Шүлянг тийм ээ. Жан Шүлянгтэй хэлэлцэр хийгээд
Тэгэхээр маань хүн Ганцбиер Жан Шүлянгийн очоод хэлэлцэрийг Жан Шүлянтэй Мерсегийн нэг давуу тал нь бол ямар хүнтэй хэл ам олж чаддаг, ер нь хүний өөртөө татж чаддаг тийм. Тэгэхээр Жан Шүлянгийн бүр дотны нарийн шиг дарга болсон байсан юм Мерсег. Тэгээ харин Фумин Тайд нар чинь Монгол зогтож ирсэн. За Жан Шүлянгийн одоо нарийн шиг болоод маань хүн чинь бас зүгээр суухгүй. 1928 он тийм ээ 28 оны өвөл 29 оны хав ихээр бол Мөгдөн хотод тийм ээ Манжуур дэх одоо зүүн хойд орно гэж ярьдаг л да. Манжуур дэх Монгол хошуудын багшийн сургуулийн Мөгдөн хотод байгуулсан. Тэгээд түүнээс гадна Монголын соёлын сурталчлах нийгэмлэгийг байгуулсан. Бас сургуулийн сэтгүүл хүртэл ер нь хийсэн. Тийм. За 1931 оног том чухал үйл явдал болсон. Энэ бол Манжуурын хэрэг явдал болсон. Юу гэсэн үг бэ гэхээр Японы Континент арми болоод одоо Хятадын одоо Манжуурын цэрэгтэй мөргөлдөө хийгээд Манжуурыг тэр чигээр хяналтаа авсан. Тэгээ яг тэр жил манай Мерсег хүлэн бойрын асуудлыг энэ номыг бичсэн. Ер нь хүлэн бойрын асуудал би түрүү хэлд нэг жоохон уншиж өгсөн тийм ээ. Тийм. Тэгээ энэ Монгол хошуудын багшийн сургууль тийм ээ Мөгдөн хорт байгуулсан. Энэ сургууль бол Өвөр Монголын түүхэн мал чухал сургууль байсан. Энэ сургуульд бол нэлээ одоо олон одоо болсон хүчний бэлдсэн байсан. Тийм одоо жишээл нөгөө манай Өвөр Монголын 45 6 оны Өвөр Монголын удирдагч нэг Хафанга бол тийм ээ энэ сургуульд төгссөн байсан. Тийм. Тэгээ Хафанга бол тухай хорчин зүүн гарын дунд хошууны хүн, дархан хошууны хүн. Тэгээ 45 6 онд бол Япон ялгсны дараа Өвөр Монголыг одоо зохион байгуулж зүүн Монголын өөртөө засах тийм ээ зассан газрыг байгуулж ерөн зүүн Монголын Монгол улстай нэгдэх хөдөлгөөнийг өрнүүлж чадсан. Зүүн Монголын өөрийн хяналтаа байрж чадсан ийм агуу мундаг хүн байсан юм аа. За Мерсегээ ярив. Мерсег 1931 он тийм ээ одоо нөгөө Манжуурын хэрэг явдал боллоо шүү дээ. Тэгээ маань хүн чинь юу Орос талтай цаана. Гэхдээ 1931 он 12 сарын 11-нд тэгээд Манжуур дэх зөвлөлтийн консул руу орсон. Тэгээд харамсалтай нь зөвлөлт бол энэ Мерсег бол ер нь энэ нутгаа байвал Японтай нийлээд юу хийж магтгүй гэдэг утгаараа ер нь цаана зөвлөлтийн одоо тагнуулыг баривчлаад Орос руу авч явсан. Тийм. Мерсегийн ер нь сүүлд цахаатахад 1989 он цахаатсан. Ер нь хүүхдүүд нь олон жил хөөцөлж арай гэж учир нь олж авсан. Яагаад бэ гэхээр Оросууд бол энэ Мерсегийн баривчлах гол шалтгаан нь бол Өвөр Монгол тий үндэсрэх хөдөлгөөн өрнүүлж гинэ. Тий Японы тагнуулын байгуулагт тагнуул хийсэн гинэ. Зэвсэгт бослогт бэлтгэж байгаа гинэ. Одоо юу гэсэн үг бэ гэхээр Өвөр монголчууд бол одоо бослог гаргах ёсгүй, үндэснээ үнсрэх хөдөлгөөн бол хийх ёсгүй. Тий Японд талд гэж энэ жинхэнэ гүтгэж байгаа л да. Япончууд Манжуур эзлэн гутан маань хүн нутгийг ирээд Оросын консул орсон байхгүй юу? Тэгсэн чинь Оросууд баривчлаад тэгээ 34 онд энэ цаазаар авсан ял сонгосон. Сүүлдээ цаазаар авах нь 10 жил болоод тэгээ хэдэн он нас барсан энэ одоо бол тодорхой үгүй лээ. Би энэ Мерсегийн тухай нэг ном уншсан. Гэхдээ ерөөсөө энэ яг юунаас болоод одоо хаанаас барсан, хизээ цаазруулсан ерөөсөө эсвэл өвчнөө нас барсан юм уу ерөөсөө мэдэхгүй. Ер нь хорих лагерд нас барсан шиг байлээ. За Мерсег бол 37 жилдээ тийм ээ одоо 31 он хүртэл ер нь албан ёсоор 2 эхнэр 6 хүүхэдтэй. Тэгээ аваад эхнэр нь Гөөцхүйжээ гэдэг давуу хүн байсан. 64 он хүүхэд нас барсан. Энэ хүн бол 3 охин нэг хүү, баг хүү нь бол ерөөсөө хэвлийд байхтаа тийм ээ одоо эцэг нь Оросын консул ороод алга болсон. Хоёр дахь хат нь бол Гөөши үжээ бас нь давуу хүн байсан. Энэ хүн бол ихэр хүү охинтой. Тийм Монголд амьдарч байгаа хугацаанд бас Орос эхнэртэй нэг хүүтэй гэдэг юм байлээ. Гэхдээ ер нь одоо нөгөө
Мэрцэгийн нөгөө хоёр эхнэрийн өдөө хүүхдүүд нь энэ одоо ах дүүгээ олох гэж их хөөцөлсөн олж чадсангүй. Тийм одоо манай сайн ярьсан одоо цэнд гүн бо тийм ээ мэрцэгийн нагц байсан. Одоо цэнд гүн чинь богд хааны үе чинь гадаад явдлын яам нэгдэд сайд байсан шүү дээ. Тийм энэ хүн бол нагцсан байсан. Одоо ээж их нь дүү юм уу ах нь юм уу ийм хүн байсан. Тийм байна. За дагуур хүний тухай бас хэлт ярьчих. Дагуур хүн бол үн өдрийн байдлаар одоо 1964 онд бол дагуур ястны бол дагуур үндэстэн болгоосон хятадууд тийм ээ. Тэр өнөөдөр бол ерөнхийдөө бол 130 мянган дагуур хүн хятад амьдардаг. Голдуу, хүлэн бойрын морин даваа, дагуур үндэстний өөртөн засаг хошуу, өвөн үндэстний өөртөн засаг хошуунд Чичхаарт нэг хэсэг нь Шинжаан Тархтайд амьдардаг. Ер нь 130 мянга. Ер нь дагуурчуудын хүмүүс бол хятадын еврейчүүд гэж ярьдгийг. Маш их толгой сайтай. Ер нь өвөр Монголын том түүхч, том эрдэмтэн, том профессор, том хөгжмийн зохиолч нар ихэнх нь маш олон дагуур байдаг байхгүй юу? Цөөхөлөө мөртлөө. Тийм. Манай мөрсөө бол говьл авахтай ийм дагуур байсан. Тийм. Дагуур хүн бас нөгөө сүүлчийн эзэн хаан Пүүийг албан ёсны хатан тийм ээ. Хатан хаан Ванжун бас дагуур хүн байсан. Тийм. Ер нь дагуурчууд бол маш их потенциал сайтай. Ер нь ийм ястан байд юм аа. За мэрсэ гэдэг ийм нэг өвөр Монголын түүхэнд маш их одоо 37 жил тийм ээ амьдрахтаа маш их олон сургууль байгуулсан. Тийм. Олон одоо шав бэлтгээсэн, 2 чинаан байгуулсан, тийм ээ. 6 ном бичсэн одоогийн байдлаар. Тийм ийм мондөг хүн байсан юм аа. Харамсалтай энэ хүнийг зарим өөр монголчууд мэдхгүй байтугай дагуур ястан өөр нэг бүлэг хүмүүс ч өөрөө мэдхгүй шивэл. За баярлалаа анхаарсан.